Shogun, How I Met Your Mother, S-Line, Moving зэрэг суврлууд болон Hollywood, Аз, Монгол шилдэг кино суврлуудаа Sky Media-гийн бүх кино багцаа идэвхжүүлээд үзээрэй. Та Hollywood, Аз, Монгол, хүүхдийн караоке бүх кино багцуудаа SkyTel application, SkyTel цэгийн веб хуудас, цахим салбар сэс болон мессеж илгээн идэвхжүүлэх боломжтой. Найз хүн чи тэгээ байна уу? Миний хараа. Бай. Хаана вэ? Бүжиг тасмаа бол бүжиглж байна. За. Юу. За. Найз амьдралынхаа хамгийн чухал алхмыг хийх гэж штэ. Хамт байгаарай. Нэг сайн байцгаана уу? За уучлаарай би удахгүй. Энэ сайхан өдөр би нэгэн сайхан бүсгүйд сэтгэлээ илчлэх гэж энд ирсэн. Тэгээ та бүхнийг энэ үйл явдлын гэрч болж байгаад маш их баярлж байна. Тэгээ өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нэгэн гайхалтай эмэгтэйд би сэтгэлээ илчлэх гэж энд ирсэн. Үнэс цааш ч гэсэн би чамтай баймаар байна. Би энэ үгийг хэлэх гэж маш их зөөр гаргасан шүү. Хараа. Надтай гэрлээч. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг асуудал бол агаарын бохирдол төвчрөл байдаг. Тэгвэл Улаанбаатар хотын утаа нийгмийн орчноос олж хүүхдүүдийн цусан дах хар тугалгын хэмжээ дэлхийн нийтэд мөрдөгддөг зөвлөмжөөс 5-6 дахин их байгаа дүн гарсан байна. Тухайлбал гэр хороолол орон сууцнд амьдардаг 4-7 насны 173 хүүхдээс судалгаа авахад 69.2% хар тугалгын хэмжээ хэвэрсэн үзүүлэлт гарчээ. Орно гэвчтэй. За сэр. Тэ миний хүч ямар ажилд орох гэдэг юм те? Би гоё том компанид том ажилд орно. Тэнгис талаа үзүүлнэ гэж. За балтгай. За бас ээж нь хүүгийнхээ хувцсыг бэлдээд эндүүдэд тавьчихсан. Босоод хувцас өмссөн. За босоод. За. Чи яахаараа энэ зөнгийг байнга ингэж эрхлүүлээд идэв юм бэ? Чамайг ингэж авахлаар наадах чинь гараас гарахгүй шүү дээ. За яах вэ? Ээж юм уу шарах уу? Ээжтэй бэлдүүнэ нэз. Юу гэсэн үг юм? Ой завхлаа.
Миний хүн ааширта. За. Хөөе залуу минь. Чи юунд юу бодож явна? Нас чинь явчлаа. Хүн амьтантай сууя гэж ерөөсө бодохдохгүй нү? Одоо хурдан үнэтэй суу. Нэг охин яриад байсан яасан. Одоо цагаасаар болох гэж нээж автагаа авчиж танилцуул мэдв. Тэр өхнөө. Тэр охин одлоолсон. Хотлоо юу гэсэн үг юм бэ? Одоо сар шинээр өвөөтэйгээ очицоолгоо. Чи тэр настай хүн дээр найз охиноо дагуулж очиод баярлуулъя гэж бодохдохгүй юу? Ха? За болох байлгүй дээ аава. Болох байлгүй дээ гин шүү. Миний хөө. Чи аав ээжийнхаа газар дээрх ганцгүй өөр хүүхэд байсан бол хамаалах. Тэгэхээр бит хоёрыг чи баярлуулахгүй л өөр хэм баярлуулах хэрэгтэй. Тэгээч миний хөө одоо 33 нас хүрчлээ. 33 нас гэдэг чинь учиртай нас. 33-ны мөчлөг. Яах ёстой гэхээр чи амьдралдаа дараачийн алхмаа хийх ёстой байхгүй. Бит хоёр яах вэ чамайг хайраар дутаахгүй өсөглөө. Сургууль соёлд орлоо, 90 цент хүргэлээ. Одоо тэрнээс цаашгаа миний хөө өөрөө хийж шийдэх ёстой болчиход байна. Тэрийг ойлгож байна уу? Миний хүн одоо тэг юм бод заа юу? Эртхэн хүнтэй суу. Өөрийнхөө амьдралыг эхлүүл. Аав нь ингэж л яриад байгаа. Ойлгож байна уу? Ойлгосон. За битгий хүүхд зовоогоо дээ. Тэг юм цаг нь ирэхээр болно шүү дээ. Надгаа уучих. Миний хөө яв гарнаар байгаа. Гүнс наад хүүхд чинь зөнлөө шүү дээ одоо. Дээ яах. За миний хөө гарнаар байгаа. Дизелийн автозам нэг дор 80-аас 100 мянган автомашин зорчих даацтай. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд өдөрт давхардсан тоогоор 400 мянган орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна. Тэд дундаа даваа болон баасан гарагт ажил эхлэх болон тарах цагаар бидний хил занснаар автсан тогтмол тэг зогсож үүсэж байна. Йоо би ч өстөр айхтар ухаатайгүй юм аа. Ингиж төвжир гэдгийг би мэдээд аль түрүү нойлороо шийдсэн байхгүй юу? Тэгээг байсан бол давсаж ирээд бүр баалгахгүй юу? Ой! Хүй! Амсгам чи да түргийн дэргээ гаргачаач. Энэ манайх ийм бид байхгүй хараа. Гөлөг нохоо шиг дайраад үр. Ястаа нэр. Хүний амьдралын утга учир болсон гэр бүлийн амьдралыг хэдэн наснда зохиовол тохиромжтой болохыг эрдэмтэд тогтоож байна. 23-аас 30 наснда харилцаа удаан жаргалтай үргэлжлэх магадлал 30 нас хүртэл өдөө суухгүй явна гэж юу вэ? Ямар тэлий. Би энэ насн дээр бараг 5-6 хүүхэдтэй явж байна гэж. Ийм насны хүмүүс амьдралын сайн үг гадалдаг болсон байх ба товчхондоо муу санаатай зочид өөрийн орон зайдаа бусдыг нэвтрүүлэх дургүй болдог байна. Уг нь ч бас нэг амьдралд бас байж магадгүй тийм үний юм ярьж шүү те. Гэр бүлийн тухай л ярьж. Хайрт. Өш гэр бүл гэснээс манай нэг найз үүдэг байхгүй юу? За бараг 50 хүрж байгаа өө. Одоо хүртэл хүнтэй суугаагүй. 8 дугаар ангид нэг охинтой үргэлжсэн байхгүй юу? Тэрэндээ хаягдал. Тэ одоо ямар ч юмхтэй хүн байхгүй. Хөөх юм аав ээж чи хүнтэй суугаач. Хүүхэд гаргаач гээл гуйгаад идэв. Аргаа бараад аав ээж нь хөөх юм жижиг тэрэг авчигод за минийхөө. Заяаны хань зам дээр гэдэг юм аа. Чи таксинд яваад үз. Юм ингэж битгий сэтгэл санаа таарах нэг сайхан бүсгүй таарах юм билүүгээд таксинд явдсан ш одоо бүр. Тэгээ одоо хүртэл хүүхэн байхгүй гэж байхгүй. Огж бананаас тийм хэцүү амьдралтай биш л дээ. Чи боддоо чи. Хотод бүр төвд шахуу 3 өрөө байдтай. Гараашнда бүр том жип 5 далтай. Ястаа нэр бүтэхгүй юм. Өш энэ дүнээр хөөхтэй юу? Би хөөхдгүй шүү дээ. Хөөхдгүй. Тий. Чи хэдтэй? Би одоо 33-т шүү дээ. 33 настай байж хүүхэд байхгүй. Наадхан үзүүлээ. Үргүй юм шиг дээ. Гүү шүү дээ. Байхгүй. Өчигд авгаатай үстэй. Байхгүй ш би одоо гэр бүлгүй шүү дээ. Авгаагүй. Аваагүй. Оо хүүдээ. Өчиг чинь юу юм уу? Гүү. Биш юм уу?
За. Ахаж аваа бүр гайхлаа. 33 настай түнтэй суухгүй ирэхлээр чи бүр гайхаад. Заха. Би ингээ бууч. Чи ой. Оо, түжил хайр хүн. Намайг Жавхлан гэдэг Япон улсад олон улсын худалдааны менежерээр сургууль төгссөн. Одоогоор Монголд ирээд мэргэжлэр ажиллаж амжаагүй л. Мэд аутал цаг самаринтал энэ мэргэжлэр Япон улсад олон улсын худалдааны менежерээр практик дадлага эзэмсэн туршлагатай. За тийм Монголдо хэрэгтэй мэргэжлэр боловсрал эзэмшээ. Тийм боловсон хүчин болж байгаа гэж бодож байгаа. Хүнтэйг ирсэн үү? Үгүй. Найз хүн байгаа юу? Ахгүй. Тэгэхээр хинтэйгээ амьдардаг гэсэн үг үү? Аав ээжтэй. 33 хүрчээд үү? Өмнө нь гэр бүл зохиож байсан уу? Үгүй. Ойр хугацаанд юу гэр бүлтэй болъё гэж төлөвлөж байгаа юу? Үгүй. Би өөрийн чинь тушаалыг дарахтаа өгч. Тэгээ танил өргөө толбогдъё. Манайх ер нь доктор суршилтай хүнтэй суусан ажил тааж байгаа юм. Тийм болохоор тантай эргээд толбогдъё. Ирсэн баярлалаа. Эй, за сайн уу дүү ах нь Монголдо ирчлээ. Чи эзэм нь ахалч юу? Ах байлгүй яа гэм би чамаас 1 секундын өмнө төрүүлж төрнө гэдэг чинь мууд сайнч ах гэсэн үг шүү. Үний юм гайхалтай байх нь байна штэ. За яг цэл сонгуулийн маяр. За болж юм. Би ерөөдөө группийн хувьцаа эзэмшигчдийн хурал суухаар ирсэн. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө өмч хөрөнгөнд хүл ёсны дагуу эзэн суухаар ирлээ гэж ойлго. За. Чи яасан группийн ерөнхийлөгчийн судалсан гэдэг. Санаархах юу гэдэм бэ? Чи одоо юу гэж юм? Группийн гүйцэтгэх захирал хийж гинөө. Ажлаа сайн хий, удахгүй ахын дээр чи сун за. Наадах чинь чи биш аав шийдэх баха. Аав шийдвэр гаргасан штэ. Чи битэрийг хэн дөрүүлж тогтой томоотой гэр бүлтэй бас боловсралтай болсонд нь суудлаа тавьж өгнө гэж хэлсэн. Яагаад гэж байгааг ойлгож байна уу? Өөрөө хоёр амьдралтай болохоор биднийг тийм амьдрал бити үзээсэй гэсэндээ тийм шийдвэр гаргаж. Чи тэг өөрөө үнтэй суусан уу? Суучлгүй яа гэм бэ? Ах нь хөөргөн найз охинтой болсон зэ. Би чи энэ Францад корпорацийн удирдлагын чиглэлээр сурлаа. Бас дээр нь загварын ертөнцид амжилт гаргалаа. Тэгээд маркетингийн чиглэлээр судалгаа хийлээ. Одоо хийсэн суугаад билээ. Бодлоо яриад. Чи яа тэзэдэн үнтэй суучтэй. Хөөргөн охинтой суусаа. Чи өсвөл манай их нэртэй танилцахгүй юу? Ганцаардаад байх юм бол манай их нэрт хань болцаа юу? За хайр дурлалын асуудлаа би өөрөө шийдэж гэлгүй дээ. Чи хүртэл хүнтэй суугаад хахад би яа хүнтэй сууж болохгүй гэж. Наадах чи юу гэсэн үг юм? Чи бас хүнтэй суучихсан гэсэн үг юм. Байна. Нэс 23 биш те. Энэ нөгөө 23-аас шүү дээ. Энэ биш. Ашиг. Сайн байна. Өөрөө инх мөр те? Тийм байна. Тий банк уснаас явж байна. Зээлийн мэрэгчлэлт инх амглаа. Яасан бол? Машины чинь төлөлт хийгдэг учраас бид нар машин хураахаар ирлээ те. Юу яриад байгаа юм бэ? Энэ чинь манай найз залуу миний төрсөн өдрөөр авч гисэн баггүй юу? Тэр бүр төлөхө болцсон юм уу? Тий, гэрээний дагуу бид нар одоо машина хурах хэрэгтэй байхгүй. Та буучих уу? Хөөе, дараа төлчих болтгоо. За дараа төлнө гэсэн ойлголт ерөөсөө манай банк ус байдгүй. Үгүй чи байж юу яриад байгаа юм бэ? Энэ чинь манай найз залуу миний төрсөн өдрөөр авч гисэн баггүй юу? Гэхдээ тэгээ зээлээ төлөө яваад байдаг гэсэн бүр төлөхө болцсон юм уу те? Ерөөсөө төлөлт хийгдэг энэ та буучих. Тэнэг амт юм бэ? Салсан гэдэг гэж байгаа юм бах та. Йоо. Салсан бол ерөөсөө төлөхгүй шүү дээ уусаа. Наад асуудлаа эдийн засгч та эсвэл найз. Чи ямар сонь? За буучих. Чи ямар би найз залуутайгаа яриад өө. Чи ямар ёо. Зорчигчдаа өмнөх
хаалта зүүж суудал хоорондын зайгаа барина уу? Дараагийн зогсоо Сөүл хотхон. Байна уу? Байна уу хараа? Чи миний машины лизинг төлөөгүй мүү? Юу хайраа? Чи битэр салчаа өстэй. Юу яриад байгаа юм бэ хараа? Чи яагаад мөнгөгүй болсон бэ? Би уцтайхаа сүүлийн сарын төлбөрийг хүртэл өөрөө хэлсэн шүү дээ. Наад утас машиныхаа мөнгийг одоо өөрөө төлж заяа. Би зээл тавиад авч өгсөн. Одоо тийм хайр байхгүй. Хайраа, чи буруугаар ойлгоод байна шүү дээ. Би чамд хайртай, хайргүй байсан бол юу гээл энэ олон жил би чамтай хамт байх вэ? Тийм үстэй. Одоо чи битэрийн дунд яриадах юм байхгүй заяа. Хоёулаа буцаа нийлэдэх үү? Зүгээр мөрөө хөөй. Би танаа ээж автаа чинь танилцъя. Энд амар хоёр залуу ирсэн миний машиныг авч явах гээд байна. Наа асуудал өөр шийдээ. Хайраа л та. Чи одоо миний лизингийг төлж өгөх үү гойж ин. Гойж штэ. Орой хоёлаа нөгөө 8 цагт нөгөө газар уулзах үү? Хөө яа наалгаа гоож цонхон голгооч. Өс таар одоо юм эвдлээ хөө ямар амар дураараа үрдэм бэ байл. Би юм тамаагүй хүрээд наач өгөө болохгүй. Наач шинэ машин угаасаа. Манай найз залуу төлчин. Шалгаж байгаад бас авдаг уу шүү. Хилээ үсттэй. Манай найз залуу төлчлөө. За одоо шалгаад хаа за. 23.80 суу юм уу тий? За төлөлт нь орсон байна. Ягчүүтэй төлөлтөө удаагаараа за. За уучлаарай. Машинаа хүлээж ав та. Баярлалаа. Энэ намайг хүлээж байгаа юм байна уу? Үе буусан гэдгийг хэлэхгүй яасан бэ? Харин би хажуу таарлаа. Ээж яхаа. Жох эмхтэлэг байл та. Хувцас яаж ан газар шиддэг. Одоо хүнтэй сууч хөөхд гаргал та. Ээж нь гойж ин тхүү. Та нэг намайг аз жаргалтай сайхан амьдраасаа гэсэндээ биш группийн ерөнхийлөгчийн төлөв ингэж хэлж байгаа үстэй. Би яагийн талынх нь чамаа хүнтэй сууцгаа хэлсэн шүү чи тэр найз залуугаа олоор мэдв. Хүй, нөө баяраа чи хүнтэй суудсан бил шүү. Чи ер нь штэ. Хүнтэй суучих юм бол энэ группийн дараагийн ерөнхийлөгч болно гэдгийг мэдж байгаа хөхтөөгүй юу? Гэхдээ мэдлээгээ яахав дээж. Цаанаасаа болохгүй байгаа юм чинь би яах юм? Ингээ чи энэ харгуй шиг хайчих гээд байгаа юм. Гарч хүнтэй сууя. Хүртээ болъё. За гарч явах агаар амьсгалчаад ирье. Хордон ирээрээ. Үгүй. Нэг бол хүнтэй суугаад нэг бол хурдан ирээгээд гарах юм уу болох юм уу? За гараа, гар. Гэтэ ээж рүү ойрхон яриарай. За. Хөөе, хажуу авиргаач айтайхан залуучууд дээр л нүд бүдээ ирмээ явчихгүй юу? Рос хүнийг үг сонсохгүй.
Уучлаарай. Таны тусгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Sorry. The number you have dialed cannot be reached at Уучлаарай. Таны тусгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Sorry. The number you have dialed cannot be reached at the moment. Please dial again later. Уучлаарай. Таны тусгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Sorry. Уучлаарай. Таны тусгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Sorry. Ямар гоё мөрөдлийг хиний зүудээс үзэвэ янаг халуун үсэлтэй хинээс чи хүсэвэ таньч мэдгүй хүнийг яах гэж чи үнсэвэ хин хамаатай юм гээё чамаас үлдэвэ грэс бодрох цасыг чи сайн сонсороо тэндээс миний хит хайртай нууцыг олороо тэгээ манан буухаас өмнө чи намайг ирж одороо тэс чадвар хорвоо хамтаа үрд мөхнөр сороо Зэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс Ой, чи зүгээр үү? Ой, зүгээр үү? Босоорой. Ой, босоорой. Ой. Ой, чи зүгээр үү? Сэрээрээ. Яна, энд хүн хаалтчлаа туслаарай. Яна, ой сэрээрээ. Яна. Сэрээрээ. Юу болоод байна? Чи өөрөө сэрхвэсэн штэ. Яаж нэ чи? Яа, чи ингэж үсэрэд юм уу? Чи өөрөө сэрхвэсэн штэ. Тэндээс бага ордод өгч. Чи өөрөө хар урдаар ярэ хүм өргөчж байгаа үстэй. Юу яриад байгаа би тэндээс шамраа ордоо өстэй. Чи өөрөө харалтаа ингээ бүгдээрээ нэг чигт гулгаж байгаа үстэй. Сүү юм бэ чи наа чихэл зүүц юу одоо явж идэ. Чи өөрөө усгас урж орж ирэх хүм өргөчж байгаа үстэй. Юу яриад байгаа би эндээс бага орсон шүү дээ. Харалтаа хар ирчээрээ хүн ирж мөргөж. Юу гэсэн үг энэ хүмүүс чи? Хизээ эмчгэстэй бодволцсон. Би наач хөвчий чинь төлөөд өгч. Одоо надад мөнгө алга. Цалин бугаар өгч идэх үү? Чи надад дугаар өгч. Симон дугаар. Энэ чивчиг зөв маш та. Ой, нато.
юу? Чи яагаад ингэж байгаа юм бэ? Чи албаар ингэж байгаа юм уу? Үгүй уучлаарай. Амар санаандгүй юм болчлаа. Миний буруу. Үгүй чи болил доо. Яахад наах гэдэг юм уу? Үгүй энэ угаас юм байсан юм шүү. Ой за би тэгээд сэвтэй машин унаад явж явах уу те? Чи өөр нь яагаад түрүүнээс хойш хүн дагаад байгаа? Хэн би юу? Би юу гэж чамд дагч дээ. Юу вэ? Яг одоо Вьетнамаар цэцэлж идэх үү? За энэ машиныг заа Вьетнам янзлдаг байхгүй юу? Чи нэг ямар үнэтэйг мэдэх үү? Энд чи гадаадаас авчруултын за. Гэхдээ би наадад чи төлчих гэдэг штэ. Цалингаа бухаа. Чи төлчихгээд чи төлж чадахгүй байхгүй заа. Тэгээ чи энэ машиныг Вьетнам янзлдаггүй. Энэ чи үйлдвэрийн тусгай кодоор гадаадаас захиж авчруултын заа юу? Чи одоо яг намайг загнаад байгаа. Чи ор миний ээж юу? Тэггүй яах юм? Чи өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөхгүй байгаа сте. Юм л бол өөрийгөө ихэлж өмөрөөд хотооны залуучууд ийм байхгүй юу? Ийм байх туусаа би яаж хүнтэй суух юм? Ийм ааштай юмтай хин сууд юугаас? Өө за чи тийм сайн бол чи хүнтэй суус юм уу? Би За миний хүнтэй суунаа суугаагүй танд өрөөс хамаахгүй за. Чам шиг юм мөнгөгүй юмтай угаасаа хин суух юм? Чи заяо чи харах царайны ажилгүй, анхаагүй, насаараа аав ээжээрээ тижээлгэж амьдэрсэн хөгийн амтан байна заа юу? За хүнд оромжлж хансан бол яг одоо даатгалаа дууд. Би чамтай яриагаа дуусаагүй юм заяо. Тэгээж би чамтай даатгалаар ярихгүй заяо. Би чамтай өөрөөр ярина. Манай дүрийн бичгээ. Та ятаж машинаа янзлуулж гараа за. Би мөнгөтэй болохоор заавал төлнө. Чи төлөхгүйгээ яах вэ? Чи төлдгөө махад цагдаа нь болоод төхөөлгөө. Би удаахгүй уучлаарай. Хурд наад мөнгө олоо шилжүүлээрэй. Тэгээ надаас холдож үзнэ. Тавтай морилно. Үу чаки. За сайн уу минь. Сайн юу вэ? Тайванда ажиллая гэлэж штэ. Ажил сайн уу? Сайн. Чи ажиллаж яаж ийн? Ажилд орсон юм уу? Найз нь ажилд ороогүй. Яасан? Ажилд орохын тулд заавал хүнтэй суух хэрэгтэй юм байна та. Би ч тэрийг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ингээл өдөө хүртэл гомби газонтлогын сивсинглэж болоо л штэ. Хөш гэхдээ намайг яг тэгдэг байсан штэ. Чи хүнтэй суусан юм уу? Хизээ хүнтэй суух юм бэ? Хүнтэй суугаач гэлээ ядаргаатай талаас тэгчдэг байсан. Тэгээд миний бүр гэдөө өдлөөд өдөө хүртэл хүнтэй суугаагүй ганцаар явж штэ. Яа тий. Би ч хүнтэй суух болоогүй юм шиг байна оо. Яа. Одоо тэр тэнийх нь мартаач. Өөр зөндөө хөлтүүд байгаа штэ тий. За тэр яах вэ? Эхний ээлжинд ажилдаа л орчмор шүү. Алийн бол аав ээжээ тижээлэх юм тийм үстэй. Дараа нь бол охин болно шүү дээ. Яа, гэтээ шүү дээ. Чам шиг юм өстэй олон сургууль төгссөн, олон дипломтой ийм залуучууд шүү дээ. Над шиг нэг ийм коллеж төгссөн юмнаас ямар ч ялгаагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь сургууль соёлын төгсөд хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу? Байлгүй үгүй. Энэ нэгэнд чинь амьдрахын тулд заавал дээд боловсрал эзэмшиж шүү дээ. Яа. Хутлаа надад нэг цэцэрэгдэх юм. Чи ер нь шүү дээ наад сурсан эрдмээрээ ядаж биш шүү дээ. Нэг юм бизнесийн төсөл санаачилсан аа. Үгүй шүү дээ. Гэтэ найз нэг юм санаа байна заяа. Тэгтээ чи цаа ойлгохгүй л дээ. Худлаа нэг сургууль соёлогч явсараад ямар ч тийм амьдралын хар ухаан байхгүй болсон чи бүр. Одоо шүү дээ хүмүүс хятад Оросоос шүү дээ юм зөөгд болоод байгаа биз. Айл ирээдүйд яг тийм байсан байхгүй. Одоо чи вэр зүй. Тэгээд биш дээ. Тэгээ багаан нар бараагаа татсан заяа. Тэгээд нөгөө нэг бараа нь 7 хоногийн дараа ёо хүлдэж муудсан юм орж ирж байгаа байхгүй. Тэгээд үү штэ хэрвээ манайх тээврийн онгоцны логистиктэй байсан болно штэ. Гэхдээ манайх гэдэг нь манай Монгол улс штэ. Тээврийн онгоцны логистиктэй байсан бол зүүн өмнөд Азийн зах зээлээс штэ хүнс, будаа, жимс, загас гээд далайн бүтээгдэхүүнийг татаж болохоор байгаа байхгүй юу? Болохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр штэ одоо штэ Вьетнамаас барьсан загсыг биш штэ. Өдөр нь Монголдо идэх нь штэ. Одоо Вьетнамаас өглөө барьсан загсыг өдөр нь Монголдо идэх нь штэ. Сайн уу газ? Ой. Наадах хэрэгтэй шүү дээ. Мөнгө хэрэгтэй шүү дээ. Йоо, мөнгө юу юм бэ? Зүгээр цаас штэ өгсөн. Йоо. Эхлээд
хоёул сайн судлах хэрэгтэй зүй. Дараа нь хамгийн сайн багийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ ер нь бол хамгийн сайн баг бүрдчихэд байгаа гэсэн үг байхгүй да. Тэгэхээр шүү дээ чи тэр мөнгөний 50% чи тэрд ороод ирдсэн байгаа байхгүй юу да чи бодлоо. Хөө яа нуучлаа. Миний балан дээр сөрөгдөр. За найсны явлаа. Баяртай. За баяртай. Шмаа нэзч төрх юм. Өөр хайр дурлал гэсээр бол бүр үнэн бүтэхгүй. Энэ чинь талагч нь болж байна уу? Болж байгаа зү. Гэхдээ саяны бизнес логистик санаагс гоё шүү. Зөв үнэ даац. Эсвэл за. Чи яас их оройтгоо? Харин тийм ээ. Оройт нэгдээ хэлэхгүй яасан юм нөхөө? Харин тийм ээ. Та орондоо оромдож байгаа байсан. Яаж явах юм чи санаа зов. Хүлээж чинийг үтсэн унтчих. Анасаа замдаа нэг бүтлгөөнтэй таарлаад. Ха? Юу бүтлгөө юм? Гайгүй тийм. Гайгүй санаа зовлт. Тэгээ харин тань руу ярьж чадахгүй байхгүй юу? Чи л асаа нүүн төглөөс. Хм? Зайны чанаас юм лүү? Яа, юу шүү дээ. Яаж сайн дэтгэхгүй нөө. Маргааш аавчин бид нартай уулзна. Групп компани өвлүүлэх талаар айгуул ярих баг. Цаад яа талынхан ч амар бэлтжин. Надад бэлдээд тах юм юу ийсэн? Угаасаа компани бүх тайлан тооцоо бэлэн баг шүү дээ. Энд тайлан тооцоо юусаа хамаагүй. Цаад баяраа чи найз охиноо дагуулад ирнэ. Чи ч гэсэн нэг найз залууга дагуулаад ирэх хэрэгтэй байхгүй юу? Үгүй. Уулзаж учирдаг хүн байл дуудаж байгаа. Цаадаг. Заавал тийх хэрэг байгаа юм уу? Хэрэгтэй байна. Найз залууга дуудаараа мэдв. Маргааш чухал өдөр шүү. Байна уу? Өтин зар гсэн. За. Би нэг юм асуучих юм. Танах цагийн 500 гэхээр ийм хүний 8 биш үстэй. За. За та тэгвэл над руу юу очих байрлал хаягийн мэдээлэл мессежээр явуулчих. За тэг. За баярлалаа. Ээж. Та манай хувцсыг бэлдээд өгөөч. Ажлын ярилцлагатай. За тэгё миний хөө. Тэг байхгүй биз дээ. Юу? Найз залуу. Байхгүй. Тэр тэгж болох байлгүй дээ. Би чамаа яг ингэ гэж мэдчихсэн байхгүй юу? Тэд нэг ч хэрэгтэй хүн таньдгүй өргөө. Тийм. Найзалдаг нэг ч хэрэгтэй хүн байхгүй гэсэн үг үү?
Яахаар юм бидэг вэ? Юу гэсэн ч үгүй. Ашгүй яг цагтай хэллээ. Хин хэлж байгаа. Дуутахаар гараад ирээ заяа. Зара. Сайн байна уу? Чи ямар танил дотн дүр зураг вэ? 1990-ад он тэр чигээр л ороод ирэх шиг болох юм чи. За, ор. За тэгээ яриад байгаарай. За, юу ярих вэ гэж? Юу ярих вэ одоо өөрийнхөө энэ хувцсыг яаж сонгосноо ч юм уу юу ч ярьж болно шин. Энэ оохын хөвчөө. Гүй зүгээр. Ээж маань л ялаг нэ. Одоо л хувцас хийчээрээ сонголт юм уу? Гүү энэ би өөрөө сонголтоо. Зүгээр би одоо хүнтэй сууж юмжээгүй л ёо. Ойлгомжтой шүү дээ. Чи хүнтэй суугаах учраас л одоо өнөөдөр мандаад ирж байгаа шүү дээ. Тийм биз дээ. За, хоёлаа тэгэхээр танилцъя. Намайг Юмжир гэдэг. Би Facebook дээр зар тавьсан хүн байна. Тэгэхээр өнөөдөр чиний хийх ажил болохоор чи өнөөрөө миний охинтой цуг хоолнд орно. Тэгэл болоо. Тэгэхээр чи нэг тийм ажлын хариуцлагатай албан ёсны байж чадах уу? Чадна л та. Тэг чи нэ залуу гэхээр миний хүчи тэрнтэй хийх юм бити бацаа. Та яриг хоол идчих хажууд чи би байж ах учраас чи цаашаа нэг үргэлжлүүлэл янз бүрийн бодоод ах шаардлагагүй цаа. Энэ тэгээд 500 сая төгрөгийн ажил юм уу те? Тий. Би одоо ажиллаа хийж эхэлсэн байгаа юм. Хүсвэл одоо ингэ шууд эхэлж болно. Ямар ч асуудалгүй. За. Цэцгээ. Нааширта миний охоо. За энэ залуутай уулзах. Чи энд юу хийж байгаа? Чи өөрөө юу хийж байгаа? Би гэртээ чи юу хийж байгаа? Ой би энд ажиллаар. Үгүй ямар юм ажил хийдий? Юу яриа та энэ яагаад энд байгаа юм? Би яагаад танаад байгаа тэгвэл? Үгүй шүүх сүгэ харин би чамаас асууж байгаа юм шүү. Ой байж байгаарай. Чи суу. Та хоёр би танд юм уу? Үгүй танихгүй л дээ. Харин тэр цэцмаа танихгүй яагаад манай гэрт байгаа ингэж асууж байгаа. Чи ямар айхтар ааштай юм бэ? Тэгэхээр шүү дээ санаа зовлтгүй. Та хоёр өнөөдөр зүгээр орой хоол идэл болоо. Ойлгосноо? Яагаад? Аав ирнэстэй. Аав чи ирнэ. Яагийн талч гисэн ирнэ. Тийм болохоор чи шүү дээ нэг олигтойхон найз залуутай баймаар байна. Агтайхан хос болж харагдмаар байна. Ойлгосон? Олигтойхон найз залуу энэ юм уу? Оо болио. Ээж заавал ингэ хэрэгтэй юм уу? Чи бодтой яагийн талынх ирнэ. Тэгэхээр та хоёрыг хоорондоо хамтдаа сайхан суугаад нэг хосуучиг байгаад үг мэ те? Йоо, энтэй юу? Йоо, болио штэ ээж. Заавал ингэ хэрэг байгаа мó? Чи яагаад зөрүүдлээд байгаа юм бэ? Би чамд зөндөө тайлбарласан. Дахиж тайлбарламааргүй байна. Шиш. Би явахгүй шүү ээж. Та өөрөө дуртай бол энтэйгээ яв. Үгүй чи яагаад байгаа юм бэ? Үгүй яагаад зөрүүдлээд байгаа юм? Би ямар чамайг энэ залуутай суу гэсэн юм уу? Зүгээр л орой хоол идээд гүцээ. Ямар би та хоёрыг хуримл гэсэн юм уу? Танд тэгээд өөр олигтой залуу олдоогүй юм уу? Та энэ харал та. Яаж ийм юмтай хамт явж идэв? Чи олигтой залуу шүү дээ. Яатсан юм? Жохон хуучлал хувцастай байна. Би чамаа нэг залуучууд олоод ирэгээл гуугаад байсан. Гуугаад чи ерөөсө хөдөлж өгөхгүй байсан биз дээ. Би энэ залууг чи хайж зөндөө юм боллоо. Тэгэж ярих юм бол Улаанбаатар хотод түрээсийн залуу олно гэдэг чи амар биш юм байна. Тэгэхээр заавал хоолнд орно ойлгосон? Ээж. Үгүй ээ сонсохгүй. Оо ээж. Нэгэн тэнгиж хийсэн учраас би чамд зарим зүйлийг тайлбарлая. Манай аав том группийн эзэн, хоёр их нэртэй. Гэхдээ бидний хинтээ ч хамт амьдарч байгаагүй.
Ах битээр бол аавын хувьд хизээ нэгэн цагт үр өгөөж өгөх хувьцаанууд байсан. Хувьцаагаа өсгөхийн тулд мэдээж битээрт байнга хөрөнгө оруулалт хийдэг байсан. Одоо аавын хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа өгөөжөө хураах цаг нь болоод байгаа юм. Тэгэлгүй яах вэ? Тэр ажил нааштай боош. Санаа зовлтгоо би бүгдийг зохицуулна. За гэж. За нөхөр. Ингэнэ. Хятадаас ахиухан бараад аваад тэр бараануудаа өмнө цогч хоошоо Орос руу нийлүүл. За. Энэ ажлыг чамд даатах юм байна. Болж ирээ. Уучлаарай захирлаа. Таны эхнэр төрсөн байна. Та хүүд болсон байна. Баяр хүргэе. За ойлголоо. Явж. За зүгээр. За тэгээ хоошоо нийлүүлсэн мараагаа Оросд нэлээд өндөр үнээр борлуулад тэр борлуулсан мөнгөөрөө Оросоос Монгол руу ямар ч хамаагүй бараад гарч ирэх хэрэгтэй. Таны нөгөө эхнэр чинь бас төрсөн байна. Та охинтой болсон байна. Танд баяр хүргэе. Бас уу. За давхар өстө өдөр болж байгаа. Өөр хэсгэл. За хүүхдүүдтэй даваа нэрх гэж байна. За ямар ч байсан юм хоёр ээжтэй цэцэг хүүхдтэй. Тэгээд хүүхэн баяр. Цэцэг гэж юу гэж. За энэ ажлыг хийж авах. Манай аав ах бит хоёрт компанийнхаа 15% өгсөн. Гэхдээ одоо компани өв залгамжлагчаараа хэнийг тодорхойлох вэ гэдгээ сонгож байгаа. Өнөөдөр бол компани өв залгамжлагыг сонгох чухал өдөр. Тийм болохоор чи энэ сууж байгаа. Мөнгөтэй үнд ч гэсэн асуудал байх юм те. Асуудлаа бид өөрсдөө шийднэ. Харин чи цэвэрхэн, итгэл үнэмшилтэй, хариуцлагатай ажиллахад л болно. Би уусаа гэр бүлийн асуудалд оролцмааргүй байна уу? Уусаа ойлгоч юм байна. Гэхдээ чи заавал ойлгох шаардлагагүй, зүгээр л чийжилчих. Чи түрээсээ найз залгийнхаа үүргийг сайн гүйцэтгэж чадах юм бол чиний машин эвдэлсэн үрийг чинь цайруулж болж байна. Дээрээс нь нэмээд ээжийн санал болсон мөнгөийг ч гэсэн дөөгөө. Болж байна уу? Болж байна. Би очиж амжихгүй ажил гарчлаа. Сайхан оллоороо чичээрээ бас. Яахаар ингэдэг вэ? Дандаа ингэж үл тоомсорлох юм. Энийг эртхэн хэлчих болно шүү дээ. Шал утгагүй. Ирэхгүй байхдаа яах вэ? Хүүхдүүд гадаадаас ирсэн баг чинь. Дандаа ингэж хүн цутал гаргаж идэг байхгүй юу? За ирэхгүй бол ирэхгүй л үсттэй. Бид нар чинь гэр бүлээр ингэж олоолаа цугласан удаа байхгүй юм чинь. Бас тэр манай гэрт шинээр хүмүүс гэр бүлд маань нэмэгдэж орж ирж байна. Энэ хүмүүстэйг танилцах ёстой өстэй тий. За тийм ээ тий. Яа бухимдсан чи бүр юм идмээр санагдчихлаа. Хоолой захиалах уу? За тэгээ. Би бодоод байсан чинь та нартайгаа уулзаагүй 4 жил болсон байна шүү дээ. Тийм билүү? 4 жил болцсон уу? Цаг хугацаа чи ийм хурдан байхгүй. Та намайг хүүхэд байхдаа анхаарч ирсэн яг тэр хэвээр байна. Нэр юу? Яна баярлалаа минийхөө. Баяраа маань их найрсаг залуу байсан яг л хэвээрээ да. Би тань бэлэг авчихсан. Оо вау. Баярлалаа. Дүүд бас бэлэг авсан. Йоо баярлалаа. Биш би бэлэг мэлэг бэлдээгүй шүү дээ. Яна санаа завмаар юм уучлаа. Зүгээрээ санаа зовлдог. Хоол яваад ирсэн хүн чинь ганцхан хоос ирж болохгүй сте.
За тэгэхээр миний дүүгийн хажуу сууж байгаа энэ залуу чинь гэрлэх гэж байгаа юм уу те? Танилцъя баяр. Чавхлаа. Хин гэж дуудах уу? Чикэ гэж дуудаж болно. Өө за. Наа баяр гэж дуудаж болно. Ахын Францад бизнесийн удирдлагын чиглэлээр сурж байгаад ирсэн. Ер нь бол гэр бүлийнхээ бизнесийн албан ёсны өв залгамжлагч болохоор ирсэн гэсэн үг. Энэ хүнийг Янжмаа гэдэг миний ээж. Харин энэ хүнийг Инхмаа гэдэг. Намайг тэнд сурж байгаа хугацаанд үнэхээр хүлээсэн юм бихтэй. Ястаа сайх. Энэ дэр юм болчих. Баярлалаа. Ийм халамжтай. Манай баяраа чимээгүй байжснаа гинт нэг ийм хөөрхөн охин дагуулад ирсээ. Тэгээд хоорондоо халамжтай гэж чихтэйхэн. Юу н амьдралд чинь тэгээд дутуугаа нөхөөр дундуураа гүцэгээл явбал тэгэл 7 2. Яагүй нэ. Манай энэ гэж би биэнд бүр их халамжтай. Би энэ хоёрын чи халамжийг хараад бүр зүрхэнд нэг тийм нэг дуу ишиглээд байгаа юм шиг тгий санагддгийг штэ. Ямар би биэнд халамжтай гэж бодно гайх юм шигтэй штэ. Чи битэрч тэгээд ямар халамж хайр үзсэн ч штэ. За болоо. Ийм сайхан уулзалт болж байгаа чинь заавал тийм яриад яадаг юм бидтэй. За тулгацгаах уу? За тэгээ алуу. Залуучуудын хайр сэтгэл мандлагаа. Ихма. Чи өөрийгөө танилцуулаач. Юу? Намайг Инхмаа гэдэг. Ээж аав маань жирийн нэг сэхэтэн хүмүүс байдیں۔ Байж байгаараа нэг юм тодруулаадахыг жирийн сэхэтэн гэдэг чи яг ямар ажил гэсэн үг вэ? За юу Инхмагийн талаар дараа надаас асуух юм байвал асуучаарай. Эмэгтэй хүний дөнгөж өрж авчирчаад бид нар талаас нэг асуугаад хил амын суулчих гээд байгаа юм. Яагаад яг энэ асуултаас дултаад байна? Ямар ажил хийдэг гэсэн үг юм? Юу да би бүгдийг нь хариулнаа гэсэн үг баггүй даа чи. За цэцэг дүүгээр минь сони юу байна? Ажил ихтэй байна уу? Аавын ажлаас өндийж чадахгүй байгаас тээ. Уурдах ажиллаа яа гээл ийшээ тийшээ явмаар санагдаад дандаа Монголд байгаа тахаар хэцүү байгаа гэдэг. Тэгээд нэг хүнтэй танилцсан тэрийгээ дагуулаад ийшээ тийшээ явмаар байна гээл асуудал их байна уу? Нэг ийм үг байдаг штэ. Монголчууд бид цөөхүлээ. Нэг хүн олон ажил хийдгээ гэж. Яг тэрүүгээр л ажиллаж илаа. Чамаг байхгүй байгуур цар тахал хил гайл, эдийн засгийн өндөрлөгээд өчнөө л асуудал тулгарсан. Чи тэр болгоны нарийн ширээнийг мэдэхгүй байх л та. А гэхдээ би сайн ажиллаж хийж, группээ улам томруулж, бэхжүүлж өнөөдрийн зэрэгтээ амжилттай ажиллаж байгаа шүү. Тэгснөө те. Одоо анх нь ирсэн чи битээ санаа зов. За би бүгдийг амжуул. Одоо энэ дулаан залуутайгаа зугаач явсан дээр үстэй. Тийм штэ. Ажил ихтэй байсан нарийн ширээний мэдэхгүй хэр чи нарийн юм зөндөө байна. Ахын бүгдийг амжуулна. За. Яг зөв. Бид нар ер нь группийн хадвлаа. Бид нар л санаа зовхгүй бол өөрхийн санаа зовх юм. Тийм штэ. Байж гараа энэ чи зөв зүгээр ажил нь жигдэрч яваа. За тэгээд дээр нь бүр дээшилж дивжиж байгаа компани төлөө та нар маань юунд санаа зовоод байгаа? Харин та хэд сайхан зугаалвал бас болно шүү дээ. Монголынхаа нүтгэрсэн амраа зугаалаач. За ер нь тулгацгаая. Үгүй тулгана гэснээс ээжээ. Одоо чинь манай хөргөн хүүгээ ярьж үстэй. Тэ хөргөн хүү чинь хүчтэй гэдэг юу гэдэг вэ? Сонсъё. Би одоо ажилгүй. Тэр ажилгүй байгаа юм байна. Үгүй ажилгүй ш. Манай хүн амарч байгаа. Манай хүн ч өөрөнгө гэсэн айгүй мундаг бизнестэй байхгүй юу? Тэгээ яг өөрөө амарч байгаа ч гэсэн бизнес нь цаана айгүй амжилттай явж байгаа. Яг үнэ. Сүүлийн үед шүү дээ ажилгүй гэж хэлээд байгаа хүмүүсийн цам ча амар том бизнес, маш том мөнгө эргэлдэж байгаа гэдэг сонсоогүй юм байна. Сонсон болоод байгаа байхгүй. Би ингэж бодоод байгаа. Унтж яхад мөнгө ороод ирдэг. Босоод хоолоо идэж яхнаас мөнгө ороод ирдэг. Өөрөө оролцох шаардлагагүй тийм мөнгө орж ирдэг. Ямар ажил байна? Энийг чи мэд хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Яг манай Жакиг л хэлээд байгаа. За Жаки ямар ажил хийдэг вэ хэлээ? Тий. За одоо ажил яхаа болио. Хэдүүлээ гэр бүлэрээ цугласан байгаа юм чи сайн хоолоо идээд арай өөр юм яриа. Харин тийм гэр бүлэрээ цугласан дээрээ л ярьж авах хэрэгтэй байхгүй юу? Бид нарт ийм сайхан боломж олдож байхад тий. За чамд нуух юм байгаа юм эсвэл? Байхгүй л дээ. Тэр нуух юм байхгүй гэж штэ. Тэгээ ярил л та. Манай компани Монголд агааны тээврийн хөгжүүлэлт хийж байгаа. Оо за. Монголд юу л байна? Талбай байна. Өшигтийн үндийн дэргэд шинэ терминал барих санаатай байгаа. Үүгээр бид нар хүнсний аюулгүй байдал
Магадгүй эдийн засгийн хараад Аа зүг яа болоо тэгээд байгаа юм байна шүү дээ. Чи энэ ярьж байгаа юм ойлгож байгаа юм уу? Уучлаарай. Энэ чинь биш үү? Уус орны бодлогын төвшөнд ирдэг яриа байхгүй. Тэгээ гадаад худалдаа хийцүү. Чиний ярьдаг зүйтэй биш. Асуудалтай шүү. За хоол идэх юм. Уучлаарай. Би өөрөө чи юу яриад байгаа бүгдийг мэднэ. Одоо хүмүүс Орос, Хятадаас ачаага татсаар л байгаа. Аль 90 онд гэсэн тийм байсан. Багаанарч татна. Тэгээд тэр нь хэдэн 7 оны дараа муудаж ирдэг. Тийш. Хэрвээ манайх агарын тээврийн онгоцтой манайх гэдэг нь манай Монгол улс шүү дээ. Тээврийн онгоцны логистиктэй болчихвол зүүн өмнөд Азиас хүнс, жимс, будаа магадгүй 70 хүнсийг оруулж ирж болно шүү дээ. Яагаад бид нар өглөө Вьетнамаас барьсан цасыг Монголд идэж болохгүй юм бэ? За бид нар одоо энэ жавхлангийн баг лекцэн сууж таарж байгаа шүү. Миний дүү юм ярьж бид нар дундуур нь дарсаа бай. Би нэг үг хэлье. Манай гэр бүлийн шинэ хүмүүс нэмэгдсэн байна. Тэгэхээр зарим нэгэн хүмүүс намайг Янжма гэдэг болохоор яа тал гэдэг. Би тийм хүмүүсийг юу талынхан гэдгээ. Мандахайгүй юу тал гэж. За энэ ч яах вэ? Гол нь би хүүгийнхаа тухай хэлэх гэсэн. Миний хүү бол маш чадварлаг, боловсралтай, соёлтой, мэдлэгтэй, бүр одоо гадаадд бүх хил мэдлэгийг эзэмшсэн. Одоо энэ корпорацийг аваад явахад хангалттай бэлтгэгдсэн гэж би бодож байгаа. Тэгээд дээрэс нь энэ хөөрхөн ихнэрээ дагуулад ирсэн. Энэ нь ч түшигт тулгуур болчихно. Ингээд энэ хоёр хүүхдийнхаа төлөө хундгаа өргөе гэж бодож байна. Зөв яг зөв. Би бас нэг юм хэлмээр санагдаад байгаа юм. Юу гэж би охинороо бол үнэндээ бахархаж байгаа байхгүй. Та нар бодлоо. Чамайг тэнд сурж байгаа хоорондор миний охин Туйхан охин нуруунд дээрээ бүхэл бүтэн корпорацийг эдийн засгийн ямар ч асуудалгүй бүр дэгжиж дээшлэх хэмжээнд хүртэл авч явж байгаа. Гайхамшиг үстэй миний охин. Байж. Тэгтэл миний охин азар ямар мундаг залуу ирж байна. Та нар бодоо агарын тээвэр, логистик тийм ээ. За хүнсний аюулгүй байдал гэдэг маш том асуудал дээр ингэж бизнес хийж байгаа залуу орж ирж байгаа байхгүй юу? За тэгэхээр нь штэ энэ асуудлыг түр орхиод юу тал яа тал хоёр уулзсных тулгачих уу? Тэгэх үү? За тийм. Хоёр ээжигээ уулзсны төлөө тулгая. Хоёр үнэхээр үзэгсэнтэй биш үү? Би тэр нэр анх удаа ингэж өөдөөдөөс харж сууж байгаа. Тийм байна. Тийм шүү дээ. Цэцгийн ахын дүү миний ар дээрээ зогсож хоёр ээжтэйгээ дөрвөлээ зураг даруулъя. Шаки чинийг зураг дарчих. За, 0 орч өдөр за. Чи юу гэж байгаа? Чээр нүрээ юу гэж байгаа? Баяа айлгын болцсон. Би энд ажиллаар явж байна. Чээр юу найз зөв. Юу ихнэр болох гээд байгаа юм. Аа тайлбарлаад тахтай. Би ч гэсэн ажиллаар явж байгаа болох уу? За. Чи мөн худалч. Яа л тоо. Надад худлаа ирдэг үстэй. Чи л өөр хараасгүй гэдэг үс үстэй. Тэсний миний ардтар баяа айлын охин найрцаа. Чи 4 жил хүлээсэн гэлөө. Чи баян гэж бодсон үдийг суух гэдэг юм уу те? Чи холцоо. Би ороод буквуулагч дэлгээд өгөхөө. За чакин. Битэл тэгсэн гэтээрээ за. Болоо тараа болцоо заяа. Чигт хоёрын амьдрал үнэхээр адилхан байхгүй. Хоёулаа ханийн жаргал идэл чадаагүй. Үнэ тал жаргасан байхгүй юу? Чи тал би тал хоёулаа бүтэн жаргал гэдэг үзээгүй тийм биз нэ за? Тийм биз дээ. Тэгэхээр алин болгон ингэж амьдрах юм бэ? Тийм мэдээ. Өөр хүмүүс том болчлоо. Би боддتي. Насны этэс
сайгаа хувааж өгөх хүнтэй л болъё. Тийштэй өгсөн. Яад гэдэм үстэй. Тэгэхгүй л амьдрал дууслаа ш. Хайр залуунаас. Хин одоо бидээр дин залуунасыг буцааж өгөх юм бэ? За, явах уу? За баяраагүй. Чи дуугаа бай. За юу. Би өдний хүртэл чиний төлөө амьдрсан. Одоо би өөрийнхөө төлөө амьдрий тэхүү. Одоо би өнөөдрөөс эхлээд өөрийнхөө амьдрч болох уу? Миний хүү. Би янжмаа тэр юм ярьж байна. Хоо. Болно. Хай. Би юу явж янжмаа тэр нь чаа ярих юм бэ? За тэгвэл би явах шээ. Та хоёр тайв орчихдгүү. За. Али ичнүсээ. Хайртай шүү. Хайртай шүү. За боломжтой яваарай. Баярлалаа. Өнөөдөр ирээд уулзчих болно шүү дээ. Тийм үстэй юу? Хаяад ус гомдож ин доо би амар гомдож. За манайхаа хоёр ээж жоохон сууж байгаа тарина гинэ. Хоёр төрүүлээд гэрте очиод байж ах уу? Би жахуутай хамтны газар очичоо тэгээд яваад чи. Юу яриад байгаа юм бэ арай? Хаашаа явах гээд байгаа? Би зүг авъя л да. Миний хоёр төрүүлээд гэрте очиод бие биелдээд байж заяа. Би энэ шинэ өргөнтэйгээ чичтэй ярих юм байна шүү дээ бас. Үгүй явахгүй шүү дээ. Бид хоёр угаасаа төлөвсөн ажилтаа тийм үстэй. Хаашаа явах гээд байгаа? Хоёр тэр төлөвсөн ажлаа хийж юм шинэ. За. Чохоо би гараа төлөөч. Оо хараа. Төрүүлээд явчих. За зүгээр. Яавал хийчтэй. Би хэлсэн ажлаа дуусдаг юм шүү. Яах би такситай явчих. Амьсгал авахдаа хөвлийг нь шаар мэд урагшаан биелхэн агаараар дүүргий. Бүх агаарыг багтаагаар гапн хөвлийг хаануулж байна уу? За цэцэг дүү юу байна да? Ахыгаа явуулсан зургуудыг үзүү. Чи ахтайгаа ингэж ярьж болохгүй шүү. Наад явуулсан байгаа зурнаас чинь ганц хоёрын шилж аваад аавд үзүүлэхэд юу болно гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл зүтгэсэн карьер будаа. Миний дүү чи хариуцлагатай ажил хийдэг хүн. Хажуудгаа жаахан харж хандаж байхгүй болохгүй шүү. Жоох юмнаас болоод өнөөдрийг хүртэл зүтгэсэн карьер байхгүй болно. Үсээд байгаа гэж ахтаа суудлаа тавиад өгч. Тэгээ би хүссэн авчин хариуд нь чи хайртай залуутайгаа аз жаргалтай сайхан амьдрах юм байна шүү дээ. Удаан хугацаанд амьсгалаа гаргахыг хоёр гарын алыг цээжний урд нийлүүлээ дунд тарныг уншъя.
Байна. Бэн, чи яагаад надад гайвуулаад байгаа юм бэ? Бэ. Юуны чи хин бэ гэж чи хаана вэ? Уучлаарай. Би чамайг бити яв гэж хэлсэн биз дээ. Чи миний бүх амьдралыг сөрүүлчлээ. Одоо би яах юм? Би чамайг анхаарал ийм арчаагүй, бүтлгүй хөгийн амтан гэж мэдсэн байхгүй юу? Чи уучлахгүй байсан бол яах гэж явсан юм? Яасан тэгээд юу болсон юм? Зүгээр л уулаа штэ. Би чам ингэж уурлаад байгаад гайхдах юм. Чи ч ингэж л хэлэн л дээ. Чамд угаасаа өөр хэлэх үг байхгүй зү. Сони юм да. Юу тэгж их уугаагүй. Миний уух юм л юмсэн баг та. Нэмэтгэд би өглөө энэ сэрсэн. Одоо тэр чинь хин хамаатай юм бэ? Чи над балер зургуудаа хардаа. Чиний над заваан зургуудаас ч юм болоод би байгаа бүхний алдахад хүрчээд байна. Тэнийг юмд итгэсэн. Би өөрөө ямар тэнийг юм бэ? Намайг уучлаарай. Би ийм болно гэж бодоогүй шүү дээ. Чам шиг хүмүүс юм бодд юм уу? Чи юм бодд юм уу? Чи хөөе. Чи албаар энэ бүхнийг хийсэн те? Чи баярын танил уу? Чи анхнаасаа миний бүх алхам болгон дээр албаар гарч ирээд гайвуудаадсан биз дээ. Чам шиг ийм хөгийн арчаагүй худлаа шудрах царайсан хуурамч амьтад хүний амьдралд ингэж гинт гарч ирж лайвуулдаг байхгүй юу? Чи мөнгөний төлөө энэ бүхнийг хийж байгаа те? Чи мөнгөнд дуртай байстэй. Ангаач суужгаад амрууч мөнгө ороход дуртай те? Мэ заа юу тэгвэл чи энэ дуртай мөнгө аваад зайл надаас. Чи залуу хүн байж ингэж амьдрахаас ичээч. Арчааг хөгийн гуйлах чинь. Тэ. Би хуурамч. Би арчаагүй. Өнгөрсөн 10 жил өөрийнхөө хайртай эмэгтэйг одоо олтлоо өөрийн болгож чадаагүй. Тийм арчаагүй ирэх хүн. Аав ээжийнхээ сонгосон мэрэгчлэр ажиллаж чадахгүй байгаа тийм арчаагүй ирэх хүн. Та нар юугаараа илүү юм? Та нар бүгдээрээ адилхан шүү дээ. Бүгд баг зүүсэн. Цус нэгтэй юм байж. Ялангуяа чи надаас юугаараа илүү юм? Би танаа гэр бүлийг харсан шүү дээ тэр өрөө. Бүгдээрээ нэгнээс илүү гарах гэсэн. Арчаагүй баг зүүсэн хүмүүс өстэй та нар. Юугаараа илүү надаас? Юугаараа илүү юм бэ? Чи үртэл ялгаагүй үсттэй. Баг зүүсэн нэгнийхээ дээр гарах гэсэн. Өнөөдөр би яаж чадахгүй мөнгөний төлөө ажиллаж байгаа тийм ирэх хүн. Бас ядуу. Танаа тэр ахыг чинь сонгосон гэдэг байгаа найз охин ямар ч ялгаагүй бас хуурамч хүн. Чамд хэрэгтэй гэвэл чи арай энэ бичлэгийг үзээрэй за. Насны амьдралын хамгийн чухал алхмыг хийх гэж байна. Надтай хамт байгаарай. Сайн байцгаана уу? Бүгдд нь орой минь. За би удахгүй. Энэ сайхан өдөр нэгэн сайхан бүсгүүд би хайр айлчлт гэж ирсэн. Тэгээ та бүхнийг энэ үдшиг хамт байгаад маш их баяртай байна. Миний гэрч болж байгаад өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа тэр сайхан бүсгүүд сэтгэлээ айлчлт гэж ирсэн. Тэгээ энэ зоргийг
гарах гэж маш хичээсэн шүү. Хайраа. Надтай гэрлээч. Чүм найз хөө юу гэдэг юм бэ? Чи буруу ойлгоод байна шүү дээ. Наад тэнэг чинь би болохгүй. 10 жил араас гүгд идэг байсан. Амда. Маа найз залууд юм байна шүү дээ. Аха. Явуулсан бичлэг таалагдсан уу? Таны нөгөө хайртай, халамжтай, дуртай гэдэг охин чинь монголоор юу гэдэг вүлээ? Моож гэдэг үлээ. За миний мэдхийн л 3 найз залуу байна те. Тантай нийлээд бараг 4 юм шүү. За миний дөө чи хаанаас ийм эвлүүлэг олоод гаргаад ирвэ аа? Бохир тоглож шүү дүүмэл. Наад бичлэг чинь чи эвлүүлэг биш л дээ. Юу ийм арга хэрэглэе гэж бодоогүй шүү. Гэтэ та өөрөө л хэлсэн шүү дээ. Би одоо энэ бичлэгийг аавд үзүүлэхгээ явж байна. За тэгээд За, би чамд тузын хурлын өмнө нэг юм хэлье гэж бодлоо. Юу? Чамд зураг байгаа бол надад ч гэсэн бичлэг байгаа штэ. Наадах чи надад хамаагүй. Би энд ирэхдээ өөр зорилготой ирсэн. Ажил яаж явж гин? Аав ямар санаатай байна? Бидний гэр бүл ямар байр байдалтай байна гэдгийг харъя гэж бодож ирсэн. Харин тэр хувьцаа энэ надад огт хамаагүй шүү. Би жоохон хэтрүүлсэн баг. Чи нэг маш сайн ойлгох хэрэгтэй. Бидний гэр бүл шүү. Энэ ажлыг чийсэн авч явж байна. Өөр биднэрт юу хэрэгтэй? Ажлаа хийгээд байна. Гэтэл энэ хугацаанд чи одоо намайг зүгээр туршиж ирсэн гэсэн үг юм уу? Яагаад энийг анханаас хэлээгүй? Би анхнаасаа энэ тухай хэлсэн болж итгэх байсан юм. Тэгэхээр гэр бүлтэй бол сайн хүнтэй суу, ажиллаа хийгээд бай. За амжилт. Явлаа. Байна. Байна. Би чамтай баярлалаа гэж хэлгээд. За, баяр хүргэе. Ажил нь бүтсэн мэт. Чи хаана юу хийж байгаа? Би ажлын ярилцлаганд орох гээд л сууч. Чамдарын зөндөө төвөг утсан болохоор тэрэндээ санаа зовоод. Зүгээрээ. Мөнгө чинь нэрээ би заавал өгнө за. Ямар мөнгө? Би машины ч юм уу хоолгосон шүү дээ. Тэр одоо хэрэггүй. Би чамаас нэг юм гуйжлах уу? Чи надад нэг тус олооч. Яаж туслах юм? За тэгтээ очоо юу гэж ярих вэ? Сайн байна уу та? Амар байна уу? Гэ зүв золоход л болоо. Гэтэ чи намайг түрээсээ найз ихнаар ажиллаж байхаа хариуд орны юу хэ? Ишвэр нөхрөө орон тийм яриа байдгүй шүү дээ. Чамгүйгээр байх хэцүү чамайг мартаж чадахгүй болсноо би зүрхэндээ. Тэр
гарч байна хонгор мэ чи миний зүрхний тал тийм болохоор би зүрхээ хуурч чадахгүй бүсгүй минь үнэл хэлье аз жаргалтай мөч амтрал додом байж оник зовхон тарах үед гараас чин хөдлөө хамтдаа байвал болох уу хариулаач дээ надад хамтдаа байвал болох уу жаргал зовхон хамтдууч ганцхан чамтайгаа амьдрмаар байна болох уу тасаа Оригдондас бат бором алт мөнгөөр би баян биш уучлаарай. Шогун, How I Met Your Mother, S-Line, Moving зэрэг суврлууд болон Hollywood, Аз, Монгол шилдэг кино суврлуудаа Sky Media-гийн бүх кино багцаа идэвхжүүлээд үзээрэй. Та Hollywood, Аз, Монгол, хүүхдийн караоке бүх кино багцуудаа SkyTel application, SkyTel цэгийн веб хуудас, цахим салбар сэс болон мессеж илгээн идэвхжүүлэх боломжтой.